За сайн бацгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За юуны өмнө цаг зав гарган манай вебинарт оролцож байгаа та бүхэнд баярлалаа. За тэгээ өнөөдрийн вебинарын хувьд бол агуулгын хувьд долларын олон улсын зах зээл дээр арилжаалагдж байгаа долларын бондууд ямар бондууд байна вэ? За тэр бондуудаас онцлог хөрөнгө оруулалт хийж болох үс өндөр өгөөжтэй бондуудын дэлгэрэнгүй танилцуулга. За тэгээ мэдээж долларын бондын тухай ярьж байгаа учраас долларын ханш ер нь сүүлийн үед ямар төлөвтэй байна вэ? Цаашид бид юу гэж харж байгаа вэ гэсэн ийм агуулгаар та бүхэн мэдээлэл хүрэхээр бэлдсэн байгаа. Тэгээ та бүхэн хэрвээ асуулт байвал чат дээр бичээд үлдээгээрэй. Тэгээ бид танилцуулах сэдвээ ярьж дуусаад тэгээ дараа нь та бүхний асуултанд хариулах боломжтой байгаа. За эхлээд бүгдээрээ долларын ханшийн талаар мэдээлэл өгөөд эхлэе. За энэхүү график дээр харагдж байгаа бол Монгол улсын гадаад валютын албан нөөц ногооноор за улаанаар бол долларын ханшийн өөрчлөлт гэсэн ийм график харагдаж байгаа. За эндээс товч бөгөөд тодорхой дүгнэлт юу хийж болохоор байгаа вэ гэхээр Монгол улсын валютын нөөц өндөр юм уу эсвэл өсөлттэй байгаа энэ үеүүдэд бол долларын ханшийн өсөлт бол харьцангуй тогтвортой буюу төгрөг багц зэрэг чангарах ийм төлөвтэй байдаг. За эхний хэсэг бол 2010-аас 13 оны хооронд бол валютын нөөц нэлээд огцом өссөн. За энэ өссөн үед бол долларын ханш ингээд баг зэрэг унаад тэгээ энэ тогтвортой байсан ба. За буцаад валютын нөөц 4 тэрбумаас доош 1 тэрбум хүртэл огцом унахад бол долларын ханшийн өсөлт нэлээд хурцсаж өсөж орж ирсэн. За буцаад валютын нөөц 1 тэрбумаас 4.89 тэрбум хүртэл өсөд бол ханшийн өсөлт бол энэ өмнөх үетэй харьцуулбал харьцангуй докторжиж орж ирсэн. За буцаад 22 оны 10 сараас ингээд валютын нөөц буурж ирэхэд за долларын ханш огцом өссөнийг сүүлийн өсөлтийг бол та бүхэн мэдж байгаа. За тэгээ үүнээс хойш валютын нөөц 2.7-роо буураад за Монгол улсын нүүрсний экспорт сэргэсний үндсэн дээр за валютын нөөц өсөөд за валютын нөөц өсөж эхлэх үед бол долларын ханшийн өсөлт саарад за тэгээ өнөөдрийг хүртэл бол ингээд баг зэрэг юм буусан нөхцөл байдалтай байна. Тэгэхээр эндээс бол валютын нөөц өндөр байгаа өсөж байгаа энэ тохиолдолд бол төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байх боломжтой. За огцом одоо жилийн дүнгээр 15-20% өсөх магадлал бол харьцангуй бага гэдгийг харж болно гэсэн үг. За өнөөдрийн байдлаар бол сая 4 сарын байдлаар 5,250 сая долларын валютын нөөцтэй байна гэж Монгол банк заасан бол за дөнгөж сая 5 сар гараад шинжлэгдсэн мэдээлэлээр бол 4 тэрбум 980 орчим болсон ийм байдалтай байгаа. Гэхдээ ер нь бол 5 тэрбум доллар орчимд сүүлийн саруудад хэрэгжилж байгаа. За тэгээ 5 тэрбум гэдэг бол Монгол улсын түүхэн дээд түвшинд гадаад валютын албан нөөц хүрсэн ийм тоо 5 тэрбум гэдэг бол. За тэгвэл долларын ханш ер нь хэрхэн яаж өсдөг юм бэ Монголд гэдэг статистикийг бүгдээрээ тон хуваар харъя. За ер нь бол доллар Монголд байнга өсөж идэг, ер нь доллар өсдөг штэ гэдэг ийм хүлээлт бол олон нийтэд байдаг. За тэгээд за энэ тоог бол аваад үзэх юм бол 2010 оноос хойш жилийн дундаж өсөлт бол 9.5%. За 15 оноос хойш жилийн дундаж өсөлт долларын ханш төгрөг эсрэг 8.75. За 2020 оноос хойш 5.87 гэсэн ийм хуваар өсдөг байна. Тэгэхээр ер нь бол Монгол долларын ханш төгрөгийн эсрэг за 10-аас дээш хувь өссөн жилиг бол өндөр өсөлттэй жил. За 6-аас 8 ч юм уу энэ хоёрын хооронд өсөж байгааг бол дундаж байх боломжтой ханшийн өсөлт. За 5-аас доош за 2, 3, 4 ч юм уу ийм хүү хайхан бол нэлээд тогтвортой байсан жил гэж харж болох нэ гэдгийг бол энэ сүүлийн жилүүдийн дундаж тооноос бол харж болж байна. За энэ ингээд жил бүрээр нь задлаад харах юм бол за төгрөг чангарсан кейс бол цөөхөн байна. За 10 онд төгрөг 14% чангарсан. За ингээд 17 онд 3% чангарсан. За сая сүүлд 23 онд 1% чангарсан. За тэгээд бусад нь бол өсөлттэй байсан. За 22 онд бол хамгийн сүүлд 21% өссөн. За ингээд 9, 3, 4 гэдэг ингэж явж байгаа. За 16 онд 25, 13 онд 19 гэдэг ийм өсөлттэй явсан байна. За тэгээ энэ долларын ханш өндөр өссөн жилүүдийг ер нь харах юм бол Монголд одоо зөвхөн валютын орох гарах урсгалаас гадна одоо огцом шокийн нөлөөтэй
валютын хашид сөрөг нөлөө үзүүлж болдог ийм суур үйл явдлууд байдаг. За засгийн газар огцрохын бол одоо тухайн өмчт байдлаас шалтгаалаад гинтийн огцорсон шалтгаанаас үүдээд бас долларын хаш өсдөг риск байдаг. За жишээ нь бол 2018 онд улс төрийн докторгүй байдал үүсч засаг огцорсноор ердөө 1 сарын хугацаанд 2470-аас 2580 хүртэл өссөн ийм төр зураг байна. За өнөөгийн байдлаар бол сүүлийн засгийн газар бол харьцангуй одоо доктортой ажиллаж байна. За тэгтээ мэдээж одоо сонгуулийн үр дүн яаж гарах вэ гэдгээс одоо энэ засгийн газар үргэлжлэхгүй юу гэдэг нь бол шийдэгдэнэ. За дараагийн нэг шок бол гадаад валютын цэвэр албан нөөц зарлах гэдэг ийм зүйл байна. За энэ дээр бол өмнө хэд хэд удаа манай улс чинь ер нь валютгүй болцсон юм байна штэ гэдэг ийм зүйлийг бол нэр бүхий улс төрчид шинэ одоо Монгол банкны удирдлага төлөвлөсөн хүмүүс бол ажлаа аваад мэдээлэл хийж ирснийг бас та бүхэн санаж байгаа. За жишээ нь 2016 онд цэвэр нөөц ердөө 429 сая доллар болцсон байна штэ гэж зарласан. За энэ бол мэдээж одоо Монгол улс валютгүй болцсон байна. За манай улсын одоо Америк доллар маань өөрөө нөөцийн валют буюу энэ валютын ханш нь энэ валют ер нь манад байна уу байхгүй юу гэдгээс бол их зүйл шалтгаалдаг. Эрэлт нийлүүлэлт талаасаа, нөөц талаасаа нөөц хангалттай байх юм бол нийлүүлэлт бол хангалттай хэмжээнд байж болно гэдэг утгаараа долларын ханшид төгрөгийн ханшид эрийн нөлөөтэй. Эсвэргээрээ нөөц бага байх юм бол хангалтгүй нөөцтэй байгаа учраас долларын ханш өсөх. Ийм ерөнхий одоо лог хамааралтай. За тэгвэл энэ үед бол 16 онд бол ийм нөөц маш бага байна гэдгийг зарласнаар за 2040-оос 2250 буюу ердөө 1 сарын хугацаанд 10 орчим хувиар өссөн ийм кейс үүссэн. За мөн одоо саарл жигсаалт болон одоо гадаад янз бүрийн хоригт ороход бол ингэж өгцөн өсдөг. За 2019 он саарл жигсаалтанд орсноор 2007 оноос 2835 буюу 1 сарын хугацаанд 5 хувиар өсөлт үзүүлсэн ийм кейс аа. За тэгэхээр одоо бол яг ийм яг одоо нөгөө валют талаас өөрийнх нь эрэлт нийлүүлэлт талаас биш одоо бусад шокын шинжтэй ханшийг өсгдөг ийм байж болох гурван хүчин зүйл бол яг одоогийн байдлаар харагдахгүй байна гэж бид нэр хараад. За засгийн газар бол яг мэдээж сонгуул болно. Гэхдээ сонгуул бол одоо гинтийн засаг огцорж байгаа хэсэг асуудал биш. Хэрвээ одоо солигдох юм бол сонгуулийн үр дүн солигдож байна гэдэг утгаараа за энэ бол одоохондоо ийм риск гайгүй гэж үзэж байгаа. За гадаад валютын нөөц бол өмнөх слайд дээр ярьсан түүхэн дээд түвшин орчимд байгаа учраас гинт одоо валютын нөөцтэй холбоотой сөрөг шок орж ирэхгүй. За гадаад хоригт бол манай улс сүүлийн жилүүдэд олон улсын зах зээл дээр гаргасан өндөр дүнтэй бондуудыг бол удаа амжилттай төлж дахин санхүүжүүлж бондын үр төлбөрийн дарамтаас бол гарч чадсан. За тэгээд одоо энэ 2019 онд орсон саарл жигсаалтаас мөн одоо амжилттай гарч чадсан байгаа учраас одоохондоо мөн одоо ийм риск харьцангуй бага байна гэж харж байна. Тэгэхээр эндээс өмнөх бол 24 онд бол одоо би бүр ийм айхтар ийм шокын жилүүд шиг ийм 19-21 гэсэн ийм өндөр хувийн өсөлт бол орж ирэхгүй болов гэж хараад. За одоо хамгийн чухал асуулт бол одоо хүн болгоны дотор энэ асуудал байгаа. Сонгуулийн дараа ханш өсөх үү? Сонгуулийн дараа ханш өсдөг штэ гэдэг ийм бодол хүн болгонд байдаг. За тэгвэл энэ сонгуулийн дараа үнэхээр ханш өсдөг юм уу юу гэдгийг бүгдээрээ за сүүлийн сонгуулиудын үр дүнгийн дараа яг ханш яаж хөдөлсөн бэ гэдгийг суур шалтгаантай авч үзэхээр оруулсан байна. За эхний график бол 2008 оны сонгуулийг харуулж байгаа. За тухайн үед бол сонгуулиар Монгол Ардын нам ялаад ардсан намаас Монгол Ардын нам руу эрх хөрөх энэ шилжсэн байна. За энэ үед бол дэлхийн эдийн засгийн хямрал одоо давхцсан. За энэ үед түүхий эдийн үн унсан. За түүхий эдийн экспортоос өндөр хамааралтай манай улсын хувьд бол мэдээж муу мэдээ. За тэгээд валютын нөөцийн хэмжээ тухайн үед 1 тэрбумаас доош орсон гэдэг ийм нөхцөл байдал сонгуультай давхцаад за үүний үр дүнд бол оны сүүл рүү яг сонгуул дуусны дараа шууд ханш өсөөгөө. За харин оны сүүл рүү огцом 10% өсөлт үзүүлсэн байна. За дараагийн сонгуул бол 2012 он. За ардын намаас буцаад ардчилсан нам руу эрх баригч одоо шилжсэн эрх барих нам шилжсэн. За энэ жилд бол сонгуулийн дараанаас шууд
одоо ханш өсөж эхлээд за тэгтээ одоо бүр айхтар огцсон биш он дуустал 6% ханш өссөн ийм төр зурагтай байгаа. За тэгээд энэ бол угаасаа ер нь бол улирлын нөлөөгөөр намар хоёрдугаар хагаст манай улсын эдийн засгийг идэвхждэг, бизнес идэвхждэг гэдэг утгаараа бол ерөнхийдөө ихэнх жилүүдэд долларын ханшийн өсөлтийн ихэнх хувь хэмжээ нь хоёрдугаар хагаст орж ирэх юм хандлагатай байдаг. За тэр хандлагын дагуу бол энэ 6% явсан байгаа. За энэ 6% гэдэг бол сонгуулийн дараа их айхтар ханш өссөн биш юм үзүүлэлт болж. За 2016 он руу ороход бол дахиад ардчилсан намаас Монгол ардын нам руу шилжсэн. За энэ үед бол сонгуулийн дараа ханш 28% буюу огцом өндөр өсөлт үзүүлсэн байна. За тухайн үеийн нөхцөл байдал юу байсан бэ гэхээр мөн одоо түүхийн эдийн юмнууд бүгдээрээ унсан. За эдийн засгийн манай улсын үзүүлэлтүүд бүгдээрээ муудсан. За тэгээ валютын нөөц нэлээд бага болж ирсэн гэдэг ийм суур нөхцөл давхцснаар за сонгуулийн дараа бол ханш 28% өссөн байна. За сүүлийн 2020 оны сонгуулийг харах юм бол за ардын намд хэвээр одоо засгийн эрх үлдсэн. За энэ үед бол ковидын үе давхцсан учраас одоо яг эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхэд тохиромжтой биш. За ямар ч гэсэн валютын нөөц 3 тэрбум буюу бага биш байсан. За тэгээд сонгуулийн дараа ингээд он дуустал бол ханш 1% өсөд. За ингээд энэ 2850 төгрөг хүрээд энэ дээр бол нэлээд хэсэг доктортой байсныг бас таахан санаж байгаа хаа. За ингээд сүүлийн 4 сонгуулийг хаваад үзэхэд хоёрт нь бол олон жилийн дунджаас өндөр хувь хэмжээгээр буюу за 2008 онд 10% өссөн байна. 2016 онд 28% өссөн байна. За нөгөө хоёрт нь бол олон жилийн дунджаас бага буюу ойролцоо 12 онд 6%, за 20 онд бол 1% өссөн байна. За тэгэхээр сонгуулийн дараа ханш өсөж байгаа шалтгаануудыг харах юм бол ерөнхийдөө манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд өөрөө муудсан гадаад экспортын орлого талаас сөрөг нөлөө үзүүлсэн ийм одоо нөхцөл давхцах юм бол ханш нэлээд огцон өсөж байгааг харж байгаа. За бусад нөхцөлд одоо хэвийн нөхцөл бол хэдий сонгуул болоод өнгөрсөн ч гэсэн ханш бол айхтар тийм олон жилийн дунджаас өндөр өсдөг тийм дарамт бол харагдахгүй байгаа. Яг статистик сүүлийн 4 сонгуулийн үр дүнг харахад бол тэгэхээр нэг талаас сонгуул болно гэдэг маань өөрөө зөвхөн сонгуул болов шууд ханш өснө гэхээс илүүтэй сонгуул болох жил эдийн засгийн суурь үзүүлэлт болон манай бусад экспортын үзүүлэлтүүд маань хэр байна вэ гэдгээс давхар шалтгаалж байна гэдгийг бас харж болохоор байна. За тэгвэл сүүлийн үеийн одоо жижиг цаг дээр 23 оны 12 сараас хойш ингээд долларын ханш дээр юу болж байна гэдгийг уг графикаас бүгдээрээ харъя. За 3000 23 оны 12 сар биш 23 оны 12 дахь 7 хоногоос юм биш уучлаа. За долларын ханш бол тухайн үед ханш өсөж байгаад 3520-оос 30-ын хооронд ирсэн. За хамгийн өндөртөө. За тэрнээс хойш бол сүүлийн нэг жил гаруй хугацаанд бол долларын ханш ингээд баг багаар сулраад дөрвийн ханш баг багаар чангараад ингээд явж байна. За 3526.83 тухайн үеийн 7 хоногийн албан ханшийн дундаж бол ийм байсан байна. За ингээд буурсараад 3376 орчимд ирээд за арилжааны банкуудын доллар зарах ханш бол 3378 хүртэл буурсан. За эндээс доор нь бол тухайн 7 хоногт Монгол банкнаас валютын зах зээл нийлүүлж байгаа нийлүүлэлтийн хэмжээ бол харагдаж байгаа. За ингээд Монгол банк энэ жил гаруй хугацаанд бол долларын ханшийг буурлах тал дээр шаардлагатай валютуудыг бол тухайн бүрт нь ингээд нийлүүлээд явсан ийм төр зүг бол харагдаж байна. За одоо энэ дээр юу ажиглагдаж байгаа вэ гэхээр за 2024 он гарснаас хойш бол яг валютын эрэлт харьцангуй тогтвортой. За Монгол банк бүр амар өндөр биш. За боломжийн дүнтэй ингээд нийлүүлэлтүүдийг хийгээд ханшийг ингээд өргөжлөлд унгаад явж исэн бол за сүүлийн 3-7 хоног бол валютын эрэлт огцон өссөн. За эрэлт өсөж байгааг холбогдуулаад Монгол банкны нийлүүлж байгаа валютын хэмжээ огцон өссөн. За энэ 7 хоногт бол Монгол банк 194 сая долларыг валютын зах зээлд дуудлага худалдаагаар нийлүүллээ. За 194 гэдэг бол харж байгаа та бүхэн энэ сүүлийн жил гаруй хугацаанд хамгийн өндөр дүнтэй валют нийлүүлсэн тохиолдол болж байгаа. За энд одоо хамгийн өндөртөө 177 хийсэн байна. За ингээд 194 хийсэн. За тэгэхээр валютын эрэлт өсөж байна гэдгийг бол
Монгол банкны нийлүүлэлтээс харж болно. За сүүлийн 3-7 хоног бол өндөр дүнтэй валют нийлүүллээ. За тэгвэл өндөр дүнтэй валютыг нийлүүлээд эсрэг талдаа ханш өсөөд эхэлснийг бас та бүхэн анзаарсан баг. За энэ граф дээр харах юм бол 2024 оны 3 сарын 10-наас 10-нд арилжааны банкуудын валют зарж байгаа бэлэн бус ханш 3378 дээр ирсэн. Эндээс ингээ бууж уурж хагаад. За тэрнээс хойш бол 6-7 хоногийн турш 3378 дээр банкуудын арилжааны ханш доктортой байж хагаад. За энэ 7 хоногийн эхэнд 78-аас 80 хүртэл өсөөд 80-аас 82 өсөөд ингээ одоо 82 дээр байж байна. За энэ Нана 3378 гэдэг ханш ингээд харагдаж байгаа боловч цаана Монгол банкны албан ханш явж байгаа. За албан ханшийг цэнхрээр дүрсэлж харуулсан байна. За 3378 дээр ханш ирэхэд 74.97 албан ханш байсан. Ингээ тэрнээс хойш ингээд албан ханш ингээд баг багаар ингээд өсөж явсаар хагаад 78 руу нэлээд тулж ирсэн байна. За албан ханш бол өөрөө тухайн өдөр албан ханш зарлж байгаа өдрийн өмнөх өдөр нь нийтдээ одоо валютын зах зээл дээр хийгдсэн одоо $10 бүх арилжааны жинхэнэ дундаж ханш байдаг. За тэгэхээр албан ханш өсөж гинэ гэдэг нь өөрөө арилжааны банкуд долларыг өндөр үнээр худалдаж авч байгаагийн илрэл. Нөгөө талдаа долларыг өндөр үнээр зарж байгаагийн илрэл гэсэн. Тэгэхээр одоо энэ 74.97-той байхаас хойш ингээд 3 төгрөг өсгөд бол зах зээл дээрх валютын нийлүүлэлт буураад эхэлсэн. За буурж эхлэхээр банкуд хоорондоо өрсөлдөж өндөр үнээр валютын зах зээлд орж ирж байгаа валютуудыг худалдаж авч байна. За тэр нь албан ханшийг өсгөж байна гэдгийг харуулж. За тэгээд эрэлт өссөн гэдгийг бол өмнөх слайд дээр харуулсан. Тэгэхээр эрэлтж өсөж байгаа дотоод нийлүүлэлтж буурж байгаа. За тэрийг арилжааны банкуд өндөр дүнгээр өндөр ханшаар энэ борж ирж байгаа валютыг аваад байна гэж харагдаж. За тэгмүүд үр дүн нь болж байгаа гэхээр арилжааны банкуудын валют зарж байгаа авж байгаа одоо арилжааны ашгийг тооцохдоо энэ албан ханшаас тооцдог. Банкуудын энэ $10 зарж байгаа бэлэн бус ханш бол энэ албан ханшаас доор байж болдгоо. Тэгэхээр өөрөөр хэлбэл 74.97-той байхад 78 дээр зар ханш банкны зар ханш байж болж байхад энэ ингээд 78 руу өсөх тусам энэ банкуд энэ ханшаа өсгөхөөс өөр гарцгүй болж ирнэ гэсэн. Яа тэгэхээр 3378-аар зараад албан ханш нь 78.40 жишээ нь байх юм бол энэ дээр одоо яг одоо санхүүгээр алдаг түлхийд явж байгаа юм шиг бүртгэхээр үүддэг учраас энэ дээр одоо 78 дээр ирсэн бол албан ханш тулаад ирсэн бол ханшаа өсгөх нь одоо тодорхой гэсэн. Тэгэхээр эдгээр шалтгааны улмаас бол хэдий одоо сонгуул болоогүй байгаа ч гэсэн ингээд ханш өсөөд эхэлчлээ. Тэгэхээр одоо дахиад үүсэж байгаа асуулт бол ханш сонгуулийн өмнө өсөөд эхэлчлээ. Сонгуул болонгууд цаашаа үргэлжлээд өсөх юм уу эсвэл хэр их өсөх юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. За тэгэхээр бидний зүгээс юу гэж дүгнж байгаа гэхээр валютын эрэлт бол огцом өсөж байгаа гэдэг бүгдээрээ харлаа. Монгол банк өсгийн хэрээр нийлүүлэлтийн идэвхтэй хийж байгааг харлаа. За тэгвэл идэвхтэй хийгээд өнгөрсөн жил гаруй хугацаанд хамгийн өндөр дүнтэй валютыг өнгөрсөн 7 хоногт нийлүүлсэн ч гэсэн ханш одоо 4 төгрөгөөр энэ 7 хоногийн хувьд өсчлөө. Тэгэхээр энэ бол ханшийн өсөлт баг зэрэг үргэлжлэх болов гэсэн таамгийг дэвшүүлэхээс аргагүй болж байна. За тэгээд 4-р сард нийлүүлэлт хийгээд өндөр дүнтэй нийлүүлэлт хийсний үндсэн дээр одоо нэлээд өндөр өсөлттэй явж исэн валютын нөөц маань ойролцоогоор $250 гаруй сая ингээд буураад ороод ирж байна. За сүүлийн жил гаруй хугацаанд бол долларын ханш түрүүний графикаар харагдсанчлан ойролцоогоор 150 орчим төгрөгөөр долларын ханш буураад төгрөг чангарсан ийм байдалтай байгаа. Тэгэхээр Монгол банкны хувьд бол 150 төгрөг буюу одоо сүүлийн жил гаруй хугацаанд төгрөг нэлээд чангараад өтөртэй байсан учраас одоо дахиад долларын ханш нэг буцаад одоо 3380 орчмоос өснө 30 40 төгрөг 50 төгрөг ч юм уу өсөхөд бол нэг айхтар төгрөг чангараад доллар өсөд албарлаа гэдэг тийм зүйд рүү бол орохгүй. Тийм учраас баг зэргийн өсөлтийг бол хүлээн зөвшөөрч болно. Тэгвэл валютын нөөц ийм өндөр байгаа, түүхэн дээд түвшинд байгаа энэ үед бол Монгол банк энэ валютын ханшийг бол өөрсдөө хүснээр хязгаарлах боломж нь бол өөрсдөд нь байна. Тэгэхээр баг зэргийн өсөлтийг хүлээн зөвшөөрч болно.
Тэгвэл тэгж одоо амар өндөр бол өсөхгүй байх боломж нь байгаа гэсэн. За тэгэхээр бидний эцсийн дүгнэлт бол ханш өсөөд эхэллээ. За он дуустал бол жилийн дүнгээр нэг 5-6% өсөлт үзүүлэх болов буюу сүүлийн олон жилийн дунджаас арай бага хуваар өсөлт үзүүлэх байх. Энэс өндөр өсөлт үзүүлэхгүй гэж байгаа шалтгаан нь бол мэдээж одоо сонгуул болж байгаа ч гэсэн хашиг огцон мөсгөх шокийн хүлээлт бол байхгүй. Дээрээс нь валютын хангалттай байгаа учраас ийм одоо 10-аас дээш өсөхгүй байх бүрэн боломж нь бол Монгол банкнд байгаа. Тэгэхдээ саяны сүүлийн үеийн шалтгаанаас үүдээд эрэлт өсөж байна гэдэг шалтгаанаас үүдээд 5-6% өсөлт байх болов гэсэн ийм эцсийн доллар дээр бол дүнэлттэй байна гэсэн үг. За одоо долларын бонд руугаа оръё. За мэдээж ямар ч байсан сүүлийн жил гаруй хугацаанд долларын ханш унаад байсан учраас долларын бонд авах нь өөрөө одоо ханшийн уналтаас алдагдал хүлээчихээр долларын бонд бол тийм саяны сүүлийн жилийн гарны хугацаанд бол сонирхол татхааргүй ийм хөрөнгө оруулалт болж таарад байлаа. За харин одоо долларын ханш өсөж эхэллээ. Бүр одоо 10% өсөхгүй ч гэсэн ямар ч тодорхой хэмжээнд доллар унжсанаа бодоод буцаад өсөж эхэлж байгаа учраас долларын бондын хөрөнгө оруулалт бол буцаад харилцагчдын хувьд сонирхолтой хөрөнгө оруулалт болох нь бол гарцаагүй. За тэгэхээр долларын бондыг та бүхэнд одоо онцлог шинж чанарыг танилцуулж байгаамаа. За долларын бонд олон улсын зах зээл дээр арилжаалагдж байгаа бондын хамгийн том давуу тал бөгөөд онцлог нь ханшин хөдөлдөг байна. За дотоодод бол төгрөгийн бонд зөндөө гараад явж байгаа. За анх бонд гараад 18% хүүтэй 20% хүүтэй гэсэн бол тэрүүгээрээ гараад хугацааны эцэс тэрүүгээрээ дуустдаг юм байдаг. За олон улсын зах зээл дээр арилжаалагдж байгаа долларын бондын хувьд бол ханшин хөдөлдөг. Ханшин хөдлөхөөр ханшийн зөрүү нь эцсийн энэ бондын өгөөжт нь нөлөөлөд явдаг. Нэг бол өгөөж нэмдэг, нэг бол өгөөж нь буураад явдаг. Тэгэхээр зөв үедээ хөрөнгө оруулалт хийж чадах юм бол долларын бонд дээр өндөр хувь хэмжээгээр өгөөж авах боломжтой байдгаа гэсэн үг. За энэхүү слайд дээр бол нэг жишээ оруулж харуулсан байгаа. За энэ бол Mongolian Mining Corporation буюу одоо Energy Resource-ийн бондын олон улсын зах зээл дээрх үнийг харуулсан байна. За энэ дээр эхлээд бол 21 оны дунд үеэс эхлээд за ковид гарсан, хилээ хаас нүүрсний экспорт буурсан, за Монгол Улсын эдийн засаг удаашсан гэдэг утгаараа ингээд энэ MMC гэдэг газар, Energy Resource гэдэг газар одоо бондынхоо өрийг төлж чадахгүй байх магадлал эрсдэл үүсч ийн гэдэг утгаараа ингээд ханшин ингээд унаад явсан байна. За энэ бонд бол үндсэн үнэ нь 100 гэдэг нэгжээр ханшаа гардаг юм бонд. За энэ ингээд унсаар хагаад 56 буюу баг өөрийнхөө тал үнэлгээг алдсан байна. За ингээд энэс хойш 22 оны 10 сараас хойш одоо манай улсын валютын нөөц өссөнийг мөн одоо түрүүний граф дээр харсан. Тэгээ бүх эдийн засгийн үзүүлэлтүүд сайжраад за нүүрсний экспорт сэргсэн учраас энэ MMC-ийн бондын ханш буцаад ингэж өсөд явсан байна. За тэгвэл энэ дээр хэрвээ хямд үед нь хөрөнгө оруулалт хийгээд энэ үед нь одоо бондыг авсан бол ямар өгөөж хүртэх байсан бэ гэдгийг энэ дээр тооцоолсон байна. За жишээ нь 56 дээр аваад энэ ханш өсөд 98 дээр ирэх үед нь зарсан болвол за энэ бол 180 хоног буюу ойролцоогоор хагас жилийн хугацаанд энэ ханшийн өөрчлөлт явсан байгаа. За энэ бондын маань үндсэн хүү нь бол жилийн 925 байна. Гэтэл энэ дээр аваад энэ дээр бондоо зараад гарах юм бол хагас жилийн хугацаанд 79% буюу жилийн 158% өгөөжийг доллар дээр энэ бондоос авах байжээ гэсэн. За энэ үндсэн өгөөж нь бол 9 гэдгийг дахиад хэлье. Тэгэхээр ойролцоогоор 149% өгөөжийг нэмэлтээр ханшийн зөрүүнээс авж ийн гэсэн. Яг тэгэхээр та 56-аар авсан бондоо буцаад 98-аар зараад нэмээд үндсэн 925% хүүгээ авахаар нийлээд 158 болж байна гэсэн. За энэ бол мэдээж одоо хамгийн доор наваад хамгийн дээр нь зарсан тохиолдолд ярьж байгаа. За тэгвэл өсөөд энэ үед нь дундаас нь аваад энэ үед нь гарсан бол ингээд энэ хувь нь буураад явна гэсэн. За тэгвэл ямар ч байсан 100 дээр аваагүй 60 дээр 70 дээр 80 дээр авахд бол мэдээж өндөр хувь хэмжээгээр энэ үндсэн 925 дээр нэмээд өндөр хувь хэмжээгээр хөө авах байж гэсэн. За энэ MMC-гүүд бол буцаж ингэж өсөөд
Энэ ингээд сүүлдээ өссөн шалтгаанууд энэ бондо буцаан дуудах тендер зарлаад энэ бондо болоод төлөөд хаана гэдэг ийм тендер зарласан боловч за энэ тендерээ цуцлаа гэд хашин буцаж унаад за дахиж тендерээ зарлаад ингээд дууссан бондо энэ. За тэгэхээр за энэ үед нь авч чадаагүй байжгаад 98-аас унаад 84 болоход нь аваад дахиад 98 дээр зарсан бол 2 сарын хугацаанд 18% буюу жилийн дүнгээр 108% өгөөж хийх байжээ гэсэн үг. Тэгэхээр долларын бондын хамгийн том давуу тал онцлог бол маш өндөр хувийн өгөөжийг зөв үедээ хөрөнгө оруулалт хийх юм бол ханшийн зөрүүнээс аваад ингээд доллар дээр юм өгөөж хүртэх боломжтой байдаг гэсэн үг. За эсвэргээрээ мэдээж энэ ханш маань өөрөө анх үндсэн гарсан 100 гэдэг ханшаас дээшээ гараад за 105 жишээ болцсон байвал энэ үндсэн хүүнээсээ бага өгөөж авахар ингээд буураад явдаг ийм онцлогтой байгаа. За долларын бондод хэрвээ та хөрөнгө оруулалт хийгээд оролцсон явах юм бол хэд хэдэн нөхцөл байгаа. За долларын бондын бас нэг онцлог нь бол олон улсын зах зээл дээр багцаар арилжаалагддаг байна. За төгрөгийн бонд дээр бол нэг ширхэг 1 сая эсвэл 100 мянган төгрөг гэж тодорхойлоод тэр дүнгээр тооцоод авдаг бол за ихэнх бондууд олон улсын зах зээл дээр долларын бонд 200 мянган доллараар багцлагдаад арилжаалагддаг. За гэхдээ Микийн бонд бол Монголын ипотекийн корпорацийн бонд бол арай бага 125 мянга гэсэн ийм багцаар арилжаалагддаг байна. За тэгэхээр багцын дүн бол бас бага дүн биш байгаад байгаа. Тэгэхээр манай дээр харилцагч нар энэ бондод оролцмоор байна. Гэхдээ одоо бүтэн дүнгээ авч чадахгүй байна гэдэг юм хүсэлтүүд бол нэлээд их ирдэг учраас бид одоо энэ бондыг багцлаад харилцагчид дундаа энэ бондыг авах ийм боломжийг бол нэвтрүүлээд ингээ амжилттай харилцагч нар маань хөрөнгө оруулалтыг хийгээд явж байгаа. За тэгээ энэ тохиолдолд бол хамгийн багадаа 5,000 доллараар оролцох боломжтой. За тэгээд 5,000-аар 10,000-аар 20,000-аар гэдэг хүмүүс өөрийнхөө боломжтой дүнгээр оролцоод тэгээд энэ өгөөжөө дундаа өөрийнхөө оруулсан хувь хэмжээгээр пропорцлоод ингээд хүүгээ хуугаад аваад явдаг гэсэн. Гэхдээ хүн болгонд бол өөрийнхөө хийсэн мөнгөнд харгалзах хүү бол хувь хэмжээ хуваараа бол адилхан орж ирнэ. Гол нь хийсэн мөнгөнд дүнгээсээ шалтгаалаад абсолют дүн нь бол одоо пропорцлаад явдаг гэсэн. За эдгээр одоо долларын олон улсын зах зээл дээр арилжаалагдж байгаа манай Монголоос гаргасан бондууд бол бүгдээрээ 2-3 жилийн ойролцоогоор хугацаатай байгаа. За энэ тохиолдолд дундаа бонд авсан учраас одоо та 5,000 доллараар орсон байлаа гэхэд тэр бүтэн багцанд та ганцаараа эзэмшээгүй учраас мөнгөө шууд гаргаж авъя гэвэл эхлээд бид нар өөр энэ бондод 5,000-аар ороод ингээд өгөөж аваад явах харилцагч руу таны бондыг зарж өгч болно. За тийм харилцагч олдохгүй бол за эсвэл суур нөхцөл байдал энэ бондыг зарах шаардлага үүссэн гэж үзэх юм бол тэр бондод оролцсон байгаа хүмүүсээс санал аваад за бүгдээ одоо дийлэнх нь энэ бондоо зараад мөнгө авъя гэх юм бол бүтэн багцаар нь зараад хүмүүст мөнгө өгж болтгоо гэсэн. Нөгөө талдаа одоо шууд одоо банкны хадгаламжаар цуцлаад авдаг шиг 5,000 өнөөдөр авъя гэдээ шууд өнөөдөр авч чадахгүй. Тодорхой хугацаанд бид нэр таны бондыг оронд нь зарах үнийг эсвэл багцаар нь зарах хэсгийг шийдэхин тулд бас тодорхой хугацаа шаардлагадана гэдэг нь бол нөгөө талдаа анхаарах ёстой зүйл нь болж байгаа гэсэн. За тэгвэл бондод хөрөнгө оруулалтын хийя гэх юм бол манай дээр гэрээ байгуулах шаардлагатай байгаа. За гэрээ байгуулад дараа мөнгө байршуулах захиалга өгнө. За багцад оролцоод ингээд багц бүрдүүлээд авч болно. За эсвэл хангалттай мөнгө байгаа гэсэн тохиолдолд өөрөө дангаараа нэг багцыг аваад явж болно. За тэр тохиолдолд хизээ авах зарах гэдэг энэ шийдвэрийг бол 100% та бие дагаад гаргаад явна гэсэн үг. За манай дээр мөнгө байршаад багц бүрдүүлэхэд харилцагч нар мөнгөө хийгээд багц бүрдээд дууснаас хойш ойролцоогоор ажлын 3-аас 5 хоногт бонд бол худалдаа авалт хийгддэг. За энэ хугацаа бол нааш цаашаа хэвлэлцэх боломжтой. За яагаад ийм тодорхой хугацаа шаардж байгааг вэ? Нэгдүгürt Монголд харилцагч нараас мөнгөө цуглуулад бид гадаад гуйлгаар энэ бондыг олон улсын зах зээл дээрээс худалдаж авах учраас мөнгөө гадаад гуйлгаар шилжүүлнэ. За тэр гадаад гуйл бол олон улсын эсвийн сүлжээгээр дамжаад за ажлын 1-ээс 2 заримдаа 3 хоног болдог. За мөнгө цаанаа орсны дараа бид нэр бонд авах нь ажлын 1-ээс 2 хоног болдгоо. Ингээд нийтдээ ажлын 3-аас 5 хоног болдог. Ийм хугацаа бас шаарддаг байгаа. За тэгээд өнөөдрийн байдлаар
Монгол Улсаас гаргасан дараах 5 бонд байгаа. За энэ 5 бондын өгөөжийг харах юм бол Монгол Улсын хөгжлийн банкны бондын өгөөж жилийн 9.8. За номер буюу засгийн газрын бонд 6.5, MMC буюу Energy Resource-ийн 9.2, за хулан буюу Монголын ипотекийн корпорацийн 12.9, за засгийн газрын Century бондыг бол 7% гэсэн ийм 5 бонд бол яг олон улсын зах зээл дээр Монголоос гаргасан бонд арилжаалагдж байгаа. За энэ дээр бид нар яг өнөөдрийн байдлаар бидний зүгээс харж байгаагаар бол хамгийн хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой хоёр бонд нь бол Монгол Улсын хөгжлийн банк МИК 2 байгаа гэж харж байгаа. Яагаад гэвэл өгөөж нь харьцангуй өндөр, за эрсдлийн хувьд бол харьцангуй бага ийм хоёр бонд. За бусад бондуудыг мэдээж авъя гэх юм бол авч болно. За гол нь энержи ресурсын хувьд бол жишээ нь хашин нэлээд өссөн байгаа учраас үндсэн 12.5% өгөөжтэй бондыг 9-оор аавна гэдэг бол хөрөнгө оруулалтын хувьд бол таатай биш. За МИК-ийн хувьд бол өгөөж бол 12.9 гэдэг бол маш одоо сайн өндөр өгөөж болно. За тэгтээ хугацаа нь бол ойролцоогоор 2 жил 10 сар орчим 9 сар орчим хугацаатай байгаа. За хөгжлийн банкны бол 9.8 гэдэг бас өндөр өгөөжтэй. Тэгээ хугацааны хувьд бол арай богино 2 жил байна. Тэгэхээр энэ хоёр бондын талаар бас дараагийн хэсэг дээр дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулах мэдээллийг бэлдсэн байгаа. Тэгээд манай шинжээч нар мэдээлэл өгнө. За манай зүгээс олж байгаа хоёр бондын мэдээллийг үргэлжлэе. Эхнийх нь бол Монгол Улсын хөгжлийн банк байгаа. За хөгжлийн банкны дараа Монголын ипотекийн корпорацийн талаар танилцуулнаа. За эхнийх нь бол Монгол Улсын хөгжлийн банк. Монгол Улсын засгийн газар нь одоо 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бол Монгол Улсын хөгжлийн банкыг байгуулах шийдвэрийг бол хамгийн анх гаргаж ирсэн. Тэгээ Монгол Улсаас бол Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийг батлах шаардлага гарсан байгаа. За тэгээ 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр бол Монгол Улсын хөгжлийн банкны хуулийг батлаад хөгжлийн банкыг Монгол Улсын хөгжлийн томоохон одоо төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх эрхтэй ийм тусгай чиг үүрэгтэй ашигын төлөө төрийн өмчөд хуулийн этгээд байхаар хуульчилж оруулсан байдаг. За тэгээд энэ хуулийг одоо 11 оны 2 сарын 10-ны өдөр баталснаас тэгээд Монгол Улсын хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрэлдэхүүн тогтсон. За тэгээд тухайн банкны хувьд гэх юм бол 2011 оны 2 сарын хууль нь батлагдаад 5 сарын 12-ны өдөр аль бие ёсоор нээлттэйгээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. За үндсэн үйл ажиллагаанд яг юу ах вэ гэвэл Монгол Улсын хөгжлийн банкны үндсэн үйл ажиллагаа нь Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль, компани тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулагддаг бөгөөд хөгжлийн банк нь
үндэсний эдийн засгийн доктортой өсөлтийг хангах, одоо тэргуулах салбаруудад хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, импорт олгох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хөөсрийг бүрдүүлэх зорилготой ийм төрийн өмчт банк гэж хэлж болно. За алсын харганы хувьд гэх юм бол эдийн засгийн доктортой өсөлт тэргуулах салбарыг дэмжигч одоо бодлогын ийм банк байна гэж бол заасан байна. За компани яг засаглалын үед бүтцийн үед нь аваад үзье. За эндээс бол хамгийн мэдээж дээдлэл хувь хувьцаа эзэмшигчдийн бол хурал буюу бүх хувьцаа эзэмшигчдийн дээд бол байгаа. Үүнээс доош доотлын алтан тушаалт бол төлөвлөгөө удирдах зөвлөл гэж байна. Тэрэн дотор дотоод аудитын газар. За тэгээд нэр дэвшүүлэх хороо, цалин урамшуул ёроо, аудит ёроо, эрсдлийн хороо багтдаг. За энэ бүх зөвлөлийн доор бол гүйцэтгэх захирал бол ажилдаг. За тэгээд гүйцэтгэх захирлын бол анхаарах ажлууд бол захирлуудын зөвлөл, хөрөнгө удирдлагын хороо, зээлийн эрсдлийн хороо, зээлийн удирдлагын хороо, эрсдлийн удирдлагын хороо. За тэгээд бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын алба, хэвлэл мэдээлэл зэрэг энэ бүх ажлуудыг бол бий дааж явуулдаг. За харин гүйцэтгэх захирлын доод хандшуулт нь бол тэргуун дэд захирал байгаа. Тэргуун дэд захирал бусад жижиг салбар нэгжүүдтэй бол анхаарна. Энд ямар салбар нэгжүүд байх вэ гэвэл хөрөнгө удирдлагын газар, төсөл санхүүжилтийн газар, экспорт, импорт, булдааны санхүүжилтийн газар, эрсдлийн удирдлагын газар, санхүүгийн газар, захиргаа удирдлагын газар зэрэг энэ хэсгүүдээс бүрддэг байна. За тэгээд яг санхүү талаас нь аваад үзэх юм бол сүүлийн 5 жилийн хугацаанд санхүүгийн үзүүлэлтүүд бол энэ дэр харагдаж байна. 2018-аас хойш гэсэн үг. За 2018 онд бол тухайн компани нийт 272.3 тэрбум одоо төгрөгийн бол үүний орлогыг бол олсон. За үүнээс их цэвэр ашиг нь бол 4 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. За 2019-д бол 9 онд бол 323.3 тэрбум төгрөгийн хүүгийн орлого болоод үнэсээ 2 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. За энэ дэдгээс харж байна. Харин 2020 болон 2021 онуудад бол хүүгийн төл одоо цар тахлын улмаас болоод эдийн засаг хөрөнгө төгсөлт байлд орсон. За тэгээ хүүгийн төлөлтүүд бол хийгдэл хүндрэлтэй болж ирсэн. За тэгээ үүнтэй холбоотойгоор тухайн компани маань ашигтай гэхээс илүүтэйгээр алдагтай ажиллаж ирсэн байгаа. За харин 2022 онд бол 265.8 тэрбум төгрөгийн хүүний орлогыг болоод үүнээсээ 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад ингээд үйл ажиллагааг бүрэн сэргээсэн үйл явдал болсон байна. За тэгвэл нийт хөрөнгө болон өөрийн хөрөнгийн цаг авч үзье. Эндээс харвал за 2018 онд бол нийт хөрөнгө нь 4.2 их 80 төгрөг байсан. За тэгээд ер нь бол харин 2021 онд бол 3.7 их 80 болж буурсан. За үүний шалтгаан нь бол мэдээж 2021 онд 318.3 тэрбум төгрөгийн алдагтай ажилласан учраас өмнө ингээд нийт хөрөнгөөс хасагдаад буюу одоо эзэдийн өмч өөрийн хөрөнгөөс хасагдсан. Тэгээд үүнтэй холбоотойгоор нийт хөрөнгийн хэмжээ бол энэ дэр буурч очсон байна. За үүний дараагаар 2022 онд бол 110.2 тэрбум төгрөгийн бол цэвэр ашигтай ажилласан. За энэ мэдээж нийт хөрөнгө рүү эргэж орно. За тэгээд нийт хөрөнгө нь эргээд 4.80 руу орсон юм. Санхүүгийн хувьд бол ерөөхдөө юм байна. За тэгээ өрийн харьцааг харах юм бол энэ дээдлийн хэсгээр байгаа. 2018 оноос 2021 оны үед гэх юм бол ер нь 75 талтай 2021 онд бол үр дүнгийн хэмжээг нэмэгдүүлээд 81% хүрсэн. За тэгээ 2022 онд бол үр дүнгийн тодорхой хэмжээг төлөлт хийгээд 80% хүртэл буурсан юм үүдтэй байна. За тэгвэл яг хамгийн чухал гол мэдээлэл болох одоо ямар бондуудыг өмнө нь гаргаж ирсэн тэр бондуудын төлөлт нь яаж хийгдсэн ямар хүүтэй байсан зэрэг мэдээлэл хүргэе. За эхнийх бол тухайн Монгол Улсын хөгжлийн банк нүүсэн байгуулагдаад засгийн газраас 600 сая Америк долларын засгийн газрын баталгаатай бонд гаргах ийм эрхийг бол хөгжлийн банкад бол өгсөн байгаа. За тэгээ хөгжлийн банк 2011 оны 12 сарын 9-ний өдөр 20 сая Америк долларын бондыг босгоод жилийнх нь хүүнд 6% хүүтэйгээр энэ хүү бондыг босгоод гаргасан. За тэгээ нийт 1 жилийн хугацаанд бол үргэлжлэхээр энэ засгийн газрын одоо баталгаатай ийм бондыг гаргасан байна. За үүний дараагаар төд удалгүй 2012 оны 3 дугаар сарын 21-нд үлдсэн 580 засгийн газар 600 сая долларын эрх өгсөн. Тэгвэл 20-ыг гаргацсан байсан бол үлдсэн 500 сая Америк долларын хөрөнгийг бол бондыг бол босгоод бондын хүүнд 575% хүүтэй байсан. За тэгээ 2017 оны 3 сарын 21-ний өдөр
хугацаанд дуусахаар ийм засгийн газрын баталгаатай ийм бондыг гаргасан байна. За тэгээд үүний дараагаар 2014 оны 1-р улиралд Япон улстай хамтран засгийн газрын баталгаатайгаар ийм 30 тэрбумын йений самурай бондыг бол мөн гаргасан. За энэ бол хүү нь бол маш бага буюу 1.5%, 152% хүүтэйгээр хүү бондыг гаргаж ирсэн. За тэгээд төлөлт нь бол 10 жилийн хугацаатай буюу 24 оны 1 сард төлөгдөхөөр байсан байгаа. За энэс яг онцлж нэг юм бол яг энэ хоёр дахь бонд байгаа 580 сая амрикт долларын бонд. Энэ эхний бондыг бол процентын төвийн төлөлтөөр хийгээд эхний бонд төлөгдөд хаагдсан. Харин 580 сая амрикт долларын бондыг бол хөгжлийн банкнаас төлөлт хийгээгүй. Засгийн газар баталгааг гаргасны үндсэн дээр бол засгийн газрын зүгээс 2017 оны 2 дугаар сард хуралдай хэмээх нэртэй бондыг бол гаргасан байна. Энэ бол хөгжлийн банкны бонд гэсэн үг биш. Энэ бол засгийн газрын бонд. Тэгээд тухайн үед бол засгийн газрын бонд хуралдай бондыг гаргаад хуралдай бондоор энэ хөгжлийн банкны 580 сая долларын бондод хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагч нарт ингээ бондын солилцоо хийгээд энэ бондтай ингээ солилцоод үргэлжлээд хүүгээ аваа явах ийм саналыг бол төвшүүлсэн гэсэн үг. Тэгээд энэ 580 сая амрикт долларын бондын төлөлтийг бол хөгжлийн банк биш зэрэг засгийн газар төлсөн ийм үйл болсон байна. За ингээд яг 600 сая амрикт долларын одоо бондыг засгийн газрын баталгаатайгаар гаргаад нөгөө байгуулсан гэрээнд маань ингээд дууссан. Тэгвэл 2018 оны 10 сарын 23-ны өдөр хөгжлийн банкнаас 500 сая амрикт долларын 725% жилийн хүүтэй бондыг засгийн газрын баталгаагүйгээр буюу анх удаа ингээд засгийн газрын баталгаагүйгээр энэхүү бондыг бол гаргасан. Тэгээд тухайн бонд маань хөрөнгө босолтны амжилттай болоод энэхүү бондын санхүүжилтөд бүрэлдсэн байна. За тэгээд 2024 оны 1-р улиралд бол саяхан гэсэн үг самурай бондын төлөлтийг мөн дээрээс нь 2023 оны 10 сард тэгээд 500 сая амрикт долларынхаа бондын иргэн төлөлтийг бол хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр бол төлсөн байгаа. Энд бол хүүгийн төлөлтүүдийг жил бүр хагас жил тутам төлөхөд бол ямар нэг асуудал гараагүй. Харин хугацааны эцэст эргүүлээд бондын иргэн төлөлтийг хийх үедээ хөгжлийн банк маань өөрийн хөрөнгөөр тухайн бондуудыг төлбөрийг хийгээд хаасан гэж хэлж болно. Тэгэхээр яг эндээс нэг зүйл анзаарахтан 2022 онд 4 их наядын өөрийн хөрөнгөтэй байсан. Тэгвэл 2023 оны жилийн эцсийн тайлан гарахад тухайн тайлангаас харах юм бол нийт хөрөнгийн хэмжээ бол нэлээд хэмжээгээр буурсан байх магадaltaй гэсэн үг. Яг тэгвэл өөрийн хөрөнгөөр энэхүү хоёр бондын төлөлт хийсэн байгаа тийм. За тэгээд үүний дараа сая 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр шинээр 104 сая амрикт долларын бас засгийн газрын баталгаагүй бондыг бол гаргасан. За энэ хүү бондын маань хүү бол 11% хүүтэй байгаа. За энэ 11% хүү бол одоо түрүүний өмнө дурдсан хүүнүүдэд бүгд долларын хүүнүүд одоо ханшийн хүү гэж хэлж байна. За тэгээд нийт хөрөнгийн хэмжээ буурсан. За тийм учраас ер нь бол дараагийн төлөлтөн дээр бол орчмоор 104 сая амрикт долларын 104 сая амрикт долларын одоо бондын санхүүжилтийг босгосон. Энэ бол яг өмнөх босгож ийсэн хөрөнгүүдийг аваад үзэх юм бол харьцангуй бага буюу тийм өндөр дүнгээр бол бонд босгоогүй. Тийм учраас энэ хүү төлөлтийг хийх боломжтой гэж бол харж байгаа. За тэгээд дээрх мэдээллүүдээс дуртаад хэд хэдэн дүнэлтийг аваад үзье. Үүнд юу авах вэ гэх юм бол Монгол Улсын хөгжлийн банк нь одоо 2018 онд анх удаага 5 жилийн хугацаатай жилийн 725% хүүтэй бондын санхүүжилтийг татан төвлөрүүлээд 500 сая амрикт долларыг босгосон. За энэ бол тухайн үедээ энэхүү бонд Монгол Улсын засгийн газрын баталгаагүй босгосон анхны бонд нь болж байсан байгаа. Энэ бол гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын хөгжлийн банкнд итгэл хүлээлгэсэн болохыг бол харуулсан ийм үйл явдал болсон. За тэгээд тус бондын хүүгийн төлөлтийг хагас жил тутам амжилттай төлж 2023 оны 10 дугаар сард бонд гаргасан гэдэж амжилттай төлж 10 дугаар сард одоо бондын иргэн төлөлтийг амжилттай хийсэн байна. За тэгэхээр яг энэ өөрийн хөрөнгөөс ингээд төлөөд хаасан. За түүнээс үзэх юм бол Монгол Улсын хөгжлийн банк нь засгийн газрын баталгаагүйгээр бонд гаргасан хэдий ч амжилттай төлж барагдуулсан ийм түүхийг бол бичсэн гэсэн үг. За тэгээд шинээр гаргасан бонд яг түрүүнд дурдсанчлан анхны татан төлөвлөсөн бондтой харьцуулах юм бол 5 дахин бага байгаа. Одоо хамгийн анх засгийн газрын баталгаагүйгээр 500 сая амрикт долларын бондыг босгосон. Тэгвэл одоо 5 дахин бага буюу 104 сая амрикт долларын бондыг босгож байгаа нь ер нь бол хэцүү бага дүн гэж хэлж болно. За тэгээд энэхүү ингээд олон улсын зах зээл дээр бондоо гаргаж байгаа компаниудын гэх юм бол олон улсын хөндлөнгийн агентлагуудаар бол аудитын тайлан одоо аудит оруулах шаардлагатай байдаг. Одоо зээлж зэрэглээ тогтоно гэсэн үг. За тэгээд
Standard and Poor's, Moody's болон Fitch Ratings-ээс бол үнэлгээний өгсөн байгаа. Standard and Poor's бол B үнэлгээг өгсөн. Moody бол B3 үнэлгээ. Харин Fitch Ratings бол мөн B үнэлгээг өгснөөр бол хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг одоо тогтвортой хэмээн үзсэн гэж хэлж байна. За энэ аудитын компаниуд бүгд олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аудитын компаниуд гэж хэлж байна. Тийм болохоор энэ хүн үнэлгээнүүд төр ямар нэг асуудал гараагүй. За тэгээд хөгжлийн банкны хувьд зээлжих зэрэглэл бол тогтвортой учраас тогтвортой байна. Мөн олон улсын үнэлгээгээр бол тогтвортой байна. Мөн дээрээс нь өмнө босгож исэн бондоос харьцангуй бага хэмжээний үнэтэй бондыг гаргасан учраас энэ хүү бондын хүүгийн төлөлт болон эргэн төлөлт нь ямар нэг асуудалгүйгээр хийгднэ гэдэгт бол хэлтэй байна. За тэгвэл Монголын ипотекийн корпорацийн хувьд ямар байгааг үзье. За дараагийн бонд нь бол одоо Монголын ипотекийн корпорац МИГ одоо орон сууц санхүүжилтийн компани ХХК гэсэн компаниас л гаргасан бонд байгаа. За уг бонд нь бол одоо 24 оны 1 сарын 18-нд гаргасан. За хугацаа нь бол 27 оны 1 сарын 18-аас буюу 3 жилийн хугацаатай бонд байгаа. За жилийн хүүн бол 11.5% байгаа. За тэгээд 100-аар гараад ханшин 97 орчим руу унсан байгаа болохоор яг гар дээр ирэх жилийн дундч өгөөж нь бол 12.78% орчим дээр байгаа гэсэн үг. За тэгвэл МИГ гэдэг одоо Монголын ипотекийн корпорацийн тухай танилцуулъя. За МИГ гэдэг энэ групп компани бол яг Монгол Улсын ипотекийн 2 дахь зах зээлийг бол хөгжүүлэхийг зорж одоо МИГ холдинг процент компани болон одоо түүний охин компани болох одоо Монголын ипотекийн корпорац орон сууц санхүүжилтийн компани ХХК. За мөн тэдгээрийн охин компани болох одоо хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарах зорилгоор үүсгэн байгуулсан 34 тусгай зориултын компаниудаас л бүрддэг. Тэгвэл МИГ групп яг толгой компани л да ингээд МИГ холдинг гэдэг хувьцаат компани байгаа. За уг компани бол Монголын хөрөнгөний бирж дээр бол хувьцаа нь арилжаалагддаг. MIK гэсэн цэгрээр бол арилжаалагддаг байгаа. За тэгээд МИГ холдинг нь бол доороо бол 3 охин компанитай. За уг 3 охин компанийн нэг нь бол одоо Монголын ипотекийн корпорац ОССК буюу одоо орон сууц санхүүжилтийн компани ХХК байгаа. За уг компани нь бол одоо орон сууцны санхүүжилтийн компани бөгөөд одоо энэ одоо охин компани өөрөө дахиад доороо дахиад 34 одоо тусгай зориултын охин компанитай байдаг. За энэ тусгай зориултын 34 одоо охин компани яа тийм бэ гэхээр банкудаас бол ипотекийн зээлүүдийг худалдаж аваад за уг ипотекийн зээлийн одоо төлбөрөөр баталгаажсан бонд гаргаж одоо их усүр татаад за тэр үе их усүрээ буцаагаад ипотекийн зээл болгох зарчмаар одоо Монгол Улсын орон сууцны зах зээлийг л одоо хөгжүүлэх зорилготой компани байна. За сая хэлсэнчлээ одоо МИГ холдинг гэдэг энэ толгой компани маань доороо бол 3 хүн компанитай байгаа. МИГ ОССК ХХК, МИГ Real Estate ХХК, Protege Forest ХХК гэдэг. За тэгээд яг энэ компаниудыг аль нь нэг бонд гаргасан юм бэ гэвэл одоо энэ МИГ ОССК буюу одоо энэ МИГ орон сууц санхүүжилтийн компани гэдэг энэ компани хүн компани маань бол $10 бонд бол гаргасан байгаа. За тэгээ уг энэ $10 бондын бол МИГ холдинг гэдэг энэ толгой компани бол одоо батлан даасан байгаа гэсэн үг. За тэгээ сайн хэлсэнчлэн МИГ ОССК хувьцаат компани маань доороо бол 34 жиргэг одоо энэ тусгай зориултын бас охин компанитай байгааг бол эндээс харж болохоор байна. За тэгвэл яг энэ толгой компани бол МИГ холдинг нь бол одоо сайн хэлсэнчлэн Монголын хөрөнгөний бирж дээр бол хувьцаанд харилцаалагддаг. За хувьцааг нь хараад үзвэл төрийн эзэмшил 17%. За бусад банк болон хувийн эзэмшил 82% орчим. За иргэдийн эзэмшил бол маш бага гэдэг байна. Тэгвэл бүр дэлгэрүүлээд харвал за 26.3% нь бол МИГ холдинг өөрөө халаасны хувьцаа гэж хэрэгтдэг, өөрөө эзэмшиж идэг. За төрийн банк бол 2.3%. За Монгол Улсын хөгжлийн банк бол 14.8%, төрийн банк бол 2.3%. За тэгээд голомт банк бол 4.9%, за TDB Securities 5.3% гэж ер нь арилжааны банкуд бол бас их хэсэг эзэмшиж байгааг эндээс харж болж байна. За тэгээд Монгол Улсын хөгжлийн банк бол бас нэлээд
томоохон хувийг эзэмшдэг бол эндээс харагдаж байгаа. Тэгвэл яг Mid OSSK гэдэг энэ Mid Group-ийн охин компани бол уг компани яг юу хийдэг юм бэ гэвэл яг хоёр үндсэн бизнес загвар тавина. Үнэт цаасжуулах, бүрэг чадвар бий болох. За үнэт цаасжуулах нь яадаг юм бэ гэвэл арилжааны банкнуудаас хугацаа итрээгүй шалгуур хангасан ипотекийн зээлүүдийг буцаах хүндэслэг бодолтой авдаг. Дараа нь өөрийн тусгай зориулалтын одоо юм охин компаниудаараа дамжуулаад ипотекийн зээлийн нэгэн төлөлтөөр баталгаажсан бонд гаргаж мөнгөн хөрөнгө татан төлөвлөдөг. За уг мөнгөн хөрөнгөөр дахин арилжааны банкнуудаас шинээр зээл худалдаж авах замаар орон сууцны санхүүжилтийг дэмждэг байна. За хөрөнгө чадрыг бий болгох гэдэг талаас нь шууд арилжааны банкнуудаас буцаах нөхцөлтэйгээр орон сууцны зээлүүдийг худалдаж аваад банкнуудын хөрөнгө чадрыг нэмэгдүүлж банкуд бэлэн мөнгө гэсэн. За энэ бол дахиад уг мөнгөөр бол банкуд шинээр ипотекийн зээлийн хөөсөр бий болох давуу талтай болдог. Энэ бол хөрөнгө чадрыг хангаж байгаа гэсэн үг. За буцаах нөхцөлөөр орон сууц худалдаа авах нь яадаг вэ гэвэл хэрвээ одоо МИК-ийн зүгээс арилжааны банкнаас одоо худалдаж авсан орон сууцны хугацаа идэрсэн чанаргуйцсан тохиолдолд бол арилжааны банк уг одоо зарсан одоо орон сууцны зээлээ буцааж өөрөө авах. За эсвэл ижил дүнтэй ижил нөхцөл шалгуурыг хангасан зээлээр солих гүргийг гүйцэтгэдэг. За энэ нэг талаараа одоо МИК компани бол одоо орон сууцны зээлийн эрсдлээс нь хамгаалаад арилжааны банк ер нь өөрөөр бас давуу талтай байгаа. За тэгвэл уг компани санхүүгийн үзүүлэлтүүд нь ямар вэ харцгаая. За уг компани бол 2014-өөс 23 оны орлого за ашигын маржийг бол энд харуулсан байна. За 19 оноос өмнө бол ашигын маржин бол 28-аас 16% байсан. За тэгээд 2021 онд бол ковидын үе эхлээд за засгийн газраас бол ковидын энэ цар тахалтай холбогдуулан ипотекийн зээлийн төлөлтийг бол хойшлуулсан байдаг. За энэ нь бол мэдээж сар болгон төлдөг байсан мөнгө бол МИК-т орж ирэхэд болох нь бол угаасаа орлогыг боруулна, ашигыг боруулна. За тэгээ энэ нь бол яг Монголын ипотекийн корпорацид бол ингээд сөргөөр нөлөөлөд ашигын маржин бол хасах 40%, хасах 30% орж харагдаж байгаа. За 2022 онд бол буцаад эргэн төлөлт нь хэвэн явж эхэлсэн. За тэгээд ашигын маржин 1.1%. За 2023 онд бол 7.5% гэдэг ингээд буцаад ковидын нөлөөллөөс ангижраад сэрж байгааг бол эндээс харж болохоор байна гэсэн. За уг яг ковидын үеэр бол яг нийт 57,032 зээлгчийн 2.9 их найт төгрөгийн зээлэр хөнгө одоо хоригдлуулахгүйгээр 32 сарын турш одоо хойшлуулсан байдаг. За тэгээ энэ нь бол нөгөө талаар зээлийн санхүүжилт бол одоо ипотекийн зээлээр баталгаажсан бондын купоны төлбөрийг одоо цаг тухайд нь төлөх тийм хүндхэн даваа бол МИК-т бол бүргэжсэн. За тэгээ МИК бол яг цаг тухайд нь бол төлөөд одоо энэ хүндхэн цаг үеэс бол одоо гараад одоо буцаад санхүү сайжирч байгаа юм гарч байна гэсэн. За нийт хөрөнгө өөр хөрөнгө бол мэдээж шинээр бонд гаргаж та их усүр татах. Нэр их усүрээр дахиад орон сууцны зээл худалдаж байгаа. Дахиад бонд бичлэр та өөрийн хөрөнгө болон үр төлбөрөө бол нэлээд хурцтайгаар нэмэгдүүлж чаддаг компани байна. Тэгээ энэ бол 99 орчим хувь дээр бол 2023 онд байна гэсэн. За тэгээ уг компани нь бол үндсэн зорилго нь бол ашиг олох талаас нь биш яг Монгол улсын орон сууцны зах зээлийг хөдөлгөх зорилготой учраас бол энэ хөдөлгөх зорилготой учраас одоо ипотекийн зээлийн төлөлтөөр баталгаажсан бондыг бол ихээр гаргадаг. За тэгээ энэ нь бол мэдээж өөр нийт хөрөнгө болон бүр төлбөрийг бол хүчтэй өсгөдөг юм хүндээс харагдаж байгаа гэсэн. За тэгвэл ипотекийн зээлээр баталгаажсан бондууд нь бол яадаг юм бэ гэвэл за МИК нь өөрөө бол яг банк санхүүгийн байгууллагын одоо урт хугацаатай ипотекийн зээлийн авалгыг бол багцлаад ирээдүйд төлөгдөх мөнгөөр урьдчилан баталгаажуулсан үнэт цаасыг бол гаргах замаар бол сайн хэлсэнчлэн үнэт цаасжуулах замаар бол ипотекийн зээлийн зээлээр баталгаажсан бондыг бол босгодог. За тэгээ түүхэндээ бол нийт 34 удаагийн хилцлийг хийсэн байв. 34 удаагийн тусгай зориулалтын компани үсгээд уг компанигаа бол ийм бондыг бол гаргаж ирсэн байгаа. За 2023 онд бол одоо ипотекийн зээлээр баталгаажсан бонд 32, 33, 34 гэсэн 3 гаргасан байгаа. За нийтдээ бол энэ бол нэг их найт төгрөгийг бол төлөвлөсөн байгаа. За тэгээд энэ дээр бол яг өөрсдийнхөө цэнхэр багнаар бол одоо энэ ипотекийн зээлээр баталгаажсан бонд 32 дахь энэ бондороо бол хэдийг татан төвлөрүүлэх гэсэн. За
Үүнээс бол яг хэдэн нэг амжилттай гүйцэтгэл нь болсон гэдгийг бол харуулж байгаа гэсэн хүндээс. Тэгээ эдгээрийн нийлбэрээр бол 2023 онд бол нэг их нийлбэрийг бол бонд гаргаж хатан төвлөрүүлсэн байх нэ. За тэгээ уг яг энэ ипотекийн зээлээр баталгаажсан бондуудыг яг хэнд зардгийн бэ гэвэл яг нээлттэй арилжаалагддаггүй бөгөөд арилжааны банкнууд болон Монгол банк сангийн амд бол даалттай банд худалдаалдаг байх нэ. Тэгвэл өмнө нь ямар хамгааллын бонд гаргаж ирсэн бэ гэж хараад үзвэл 19 онд бол өвлөн гэдэг 300 сая долларын нийт төвхий бондыг бол гаргаж ирсэн. Он нь бол 3 жилийн хугацаатай байсан. За тэгээд уг бондыг бол 2021 онд дахин санхүүжүүлээд уг бондоо төлөхгүйд шинэ бонд гаргасан. За гэхдээ харьцангуй бага түнтэй буюу 250 сая доллараар бол шинэ бонд гаргасан. За тэгээд уг бондын хугацаа бол 21 онд гараад 24 оны 2 сард буюу энэ оны 2 сард дуусах байсан. За тэгээ уг бондыг бол дахин санхүүжүүлээд дахиад шинэ бонд гаргасан байна. Олон гэх бонд. За уг бондын хэмжээ бол мөн одоо өмнөх зөө буураад 225 сая амд олчихсан байна. За уг яг энэ өмнөх энэ бондыг бол эзэмшижсэн хүмүүст ямар санал хүргэж ирсэн бэ гэхээр за бондоо бол яг одоо шууд хугацаанд дутагтаад шууд бондоо бол дараад бэлэн мөнгөө бүгдийг авах. За эсвэл хоёр дахь сонголт нь нийт мөнгөнийхөө 30%-ийг одоо бэлэн мөнгөөр аваад үлдсэн 70% нь бол одоо энэ шинэ хулан гэдэг бонд руу нүүлэх тийм хоёр саналыг бол тавьсан. За тэгээд одоо нийт одоо 100% гэж үзвэл одоо саналыг 75%-аас их хүн бол одоо хоёр дахь сонголтыг сонгоод нийт мөнгөнийхөө 30%-ийг аваад 75% шинэ бонд руу хөрвүүлээд уг энэ хулан гэдэг бонд нь гарсан байгаа. За уг бондыг бол одоо Moody's зээлжих байгууллагын зүгээс бол одоо B3 буюу доктор дээд дээр үнэлсэн байгаа. За тэгээ манай Монгол Улсын засгийн газрын зэрэглэл маань бол мөн одоо Moody's-ээр бол B3 байдаг учраас бас Монгол Улсын засгийн газарт ижлэхэн эрсдэлтэй буюу эрсдэл харьцангуй бага байна гэж бас дүгнсэн байгаа гэсэн үг. За нөгөө талаар бол энэ 2021-с 24 онд гарсан бонд маань бол одоо ковидын үед бол хэрхэн төлөвлөх тал дээр л хөрөнгө оруулагчид бол их санаа зовж исэн. За яг гэвэл сая хэлсэнчлээ ковидын үед бол ингээд санхүүгийн тайлбар бол эрс модж исэн. За тэгээ тухайн үед бол яг 2 дахь бонд гарсан байсан. За тэгээ уг бонд юм бол үүн бол 100-аар гаргачаад 80 хүртэл бол онж исэн. За тэгээ тухайн үед бол 80 дээр хөдөлж авсан хүмүүс бол цагаад бондоо 100 мөнгөөр авах эсвэл шинэ бонд руу хүрэх үедээ бол нэг ойролцоогоор 30-аас доор хаяж 30-аас дээш хүн бол мөнгөж нэг жил өрөхгүй хугацаанд бол хүртэж исэн. Тийм тохиолдол болж исэн. За тэгээ одоогийн байдлаар шинэ гаргасан бонд нь бол жилийн 11%-тэй 225 сая доллараар одоо нийт ийм бонд гаргасан байх нэ. За ингээд бидний зүгээс танилцуулах маань бол өндөрлөж байна. Асуух зүйл байвал та бүхэн доор бичээрэй. Ойлоод явъя.